Оо, тэр хараа. Наадах чинь. Нөгөө нэг залуу чинь дахиад сая суух гэсэн үгнээс салчиж. Ямар сайн юм бэ? Юу олон хүнээс салж нээлт юм бэ, тий? Гэхдээ энэ одоох ч хэцүү л дээ. Энэ нөгөө шүтэн бишрэгчдээс болоод байхгүй. Шүтэн бишрэгчт нь лимтэнд дагаж давхаал ерөөсө суух ч байгаа хүнтэй суулгахгүй байхгүй. Үгүй энэ олон танил хүмүүс ч аяг хэцүү юм тий үрхий. Ингээд янз бүрийн хүүхнүүдтэй болцож болохгүй. Хүний нүдэнд дийл явж болохгүй. Тэгэх юм бол дараа нь сонин сэтгүүлээр янз бүрээр биччихнэ. Тэ айгүй л нөгөө найз хүүхнүүд нь тэрэнд нь итгээд тэгээд ингээд салдаг бахаа үрхий. Энд ч одоо өмнө нь бас нэг жүжигчин хүүхнтэй сууж байгаа салсан. Тэрний дараагаар дөнгө саяхан нэг дуучин хүүхнтэй суулаа гэж яригдсэн чинь ингээл бас салчих жоохгүй. Энэ муу гайтай шүтэн бишрэгчтэй суулж байхгүй. Шүтэн бишрэгдэг тэр нөө октод хойноос нь дагаж салахгүй явсаргаал тэгээд нөгөө хүний салгаачихгүй юм. Чи нэг шүтэн бишрэгчтэй юм шиг юу зүрх юм мэдтий. Өө шүтэн бишрэгч тэгдэг юм. Нэг дагаад яхаараа бүр салахгүй ядаргаатай муусаа октод ч ерөөсө гүйлдээд ерөөсө тэгээд тэгээ хүнийг ерөөсө жинхэнэ хантай нуцруулж өгөхгүй тэгээд ядаргаа болдог байхгүй юм уу? Чи яаж мэдтий? Чамайг шүтдэг хүмүүс байд юм шин сте. Байсан үе. За. Намайг чинь сургуулийн төвд багшилж ах чинь нэг хүүхэн нэг багш хүүхэн над бүр дурлаад бүр намайг өдөр шөнөгөө дагаад надад хайртай дуртай гээл одоо ер нь бол өөхөх нь барих нэг гээл өстө уйлж унжаад бүр салдгүй юм чинь. Аюу хэцүү. За битгий залаад байгаа. Нэрээ. Өө тэр тэгж ярих юм бол тэр хүүхэн чинь нэг өдөр бүр ингээд манай гэрийн гадаа хурж ирчээд бороо орж исэн битүү бороо орж исэн чинь 6 цаг бороо зогсоод тэгээ бүр шалман орсон байгаа юм чинь. Надтай уулзах намайг нэг ганц харчий даа гэд бүр тэгээ тэр бүдэн зогсоод идэв юм байл шүү дээ. Тэгээ яасан. Тэгээд явах би чи өрөвдөд шалбан орцсанд чинь гэртээ оруулаад өөрийнхөө хуурай хувц хувцснаас өмсөхгүй юу? За бүр тэгээ хувцсан сэлж гисэн юм уу те? Тэгээ яасан. Тэгээд үү? Тэгээ дараа нь яасан юм бэ? Тэгээ явах та цай маяг өгөөл тэгэл яахгүй юу? Яасан. Яасан. Тэгээ цай маяг өгчөө дараа нь яасан юм бэ? Яг шүү дээ. Би ч удлаа яриад чи. Үгүй чи сая цаймаа өгчөө дараа нь яасан гэж хэлээ үсттэй. Би яасан гэгүй чи өөрөө яасан гэсэн ороогол яасан болох шээ. Чи удлаа яриад байгаа юм чи. Би яасан бэ? Үгүй чи дүнгод цайхан тэр хүүхнээ цай уулгачаад тэгээ дараа нь яасан гээ үсттэй. Яасан болоод яаснаа нуугаад байгаа. Яасан. Би хаагач шүү дээ. Чи яг надаас өмнө нь шүү дээ. Энэ олон хүүхнүүдтэй уулз дугаалдаг байсан баг тий. Гүү. Чи яаснаа хэлээчтэй чи. Яа. Чи цай уусныхан дараа тэр хүүхэнтэйгээ яасан юм бэ? Хаагач шүү дээ. Чи бит удлаа яриад чи. Яасан гэж яасан чи. Яа, ер нь тийм хүүхэн байгаагүй маа. За би чи аим худалч. Чи яг ийм байхгүй юу? Чи яг надаас өмнө яг ийм олон хүүхнүүд орооцолчихсон. Чамайг бодсон чи бүр ургуу үрчлээ заа юу. Яа, ямар тийм хүүхэн байгаагүй маа. Би сая зохиогоо ярьчлаа шүү дээ. Йоо. Нэмүү тэнийг муугаас болж байгаа хгүй. Юу гэж ийм алдартай хүн манай имлэр ирж идэг юм бэ? Би байна. Тэр хажуудах эмэгтэй нь хий. Мэдгүй. За, мөн байлээ гэж бодъё. Тэгвэл одоо эн чинь ганц би залуу гэдэг үстэй. Тэгвэл жирэмс хүүхэн дагуулад эмэгтэйчүүд имлэг яах гэж ирэх юм? Биш ахгүй яа. Биш за. Хөөе яаглаа. За, одоо сайн уу? Ирсэн юм уу? Ирсэн. Би намайг дуудуулахгүй яасан. Хөө яах вэ? Сайн цагаар чи ирчээд тухайн хоолнд нь ч оруулахгүй. Яаж бас тэгээд дахин дуудуулаад заах вэ гэж одоо эвгүй санагдах юм шиг санаа зовоод. Юу дэмээ юм санаа зовд. За. Ахта. Харин дөхөө. За, чиний зүйл сайн. Сайн. Ойшээ. Мөн багтээ мөн баяр юм шиг байна. Биш. Цайлын нааш орцгоо. За. Оо, янз бүрийн цууд юм биш үү? За, та хоёр танилцсан. Би ч юм танилцсан манай байрны найз гээд. Сайн байна уу та намаа. Сад гэрэл танилцсандаа татай. Таны талаар зөндөө сонссон. Айхан нүүж ирсэн нэрээ. Тэгсэн энэ дойрхон сайхан нүж өрөөд. Тэгээд нөгөө хууч үзүүлж байсан эмнэлгийг холдоод ах юм аа. Яаж тийшгээ явах вэ бас. Тэгээ энэ ямар эмнэлэгт үзүүлэх үгээ бодож байсан. Жарин чигийн санаанд ороо.
Тэгээд наашиг үгээд өрөдөг шүү Зүг. дээ. Чамд л найдаж байгаа шүү дээ би тэр одоо бүх зүйлийг чамд даатгая тий. Манай хүний нэг сайхан төрүүлээд өгч. Ойлголоо. Тэрнээс гадна одоо нэг юм байна. Ёо намагч одоо хөөмтэй гадуур дотор хүнтэй суусан гэж мэдгчгүй 20 мөрмө хийсэн ч гэж бүр мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ч бас карьерт нөлөөлөд байх юм аа яг үннийг хэлгээд одоо чамаас юугаа нөх. Тэр хөөмтэй мэдчих юм бол балаа юм болдог байхгүй юу. Одоо энэ танай ажилч чинь сая живжуу яриа л ах шиг байна. Тэдний ярианаас л холдуулж өгөөрэй. Намайг биш. Тэр бишгээд хэлчихгүй. Би өөрөө мэдээ загцуулчих. За тэр ч яах вэ? Тэр карта гэх. Чаас нэг үзүүлээд. Байна. Цагтаа юу? Би чинь Ой, цагтаа юм уу? Байж байгаа. Яасан тийм. Оо, цаадахтайгаа уулзъя гэж хэлдэг. Гурлаа уулзъя л та. Оройн сайхан хоолнд орё л та. Тэгээд хэлчихлээ. Байна. Чи орой завтай мө цагтаа? Завтай. Өө за. Энд чинь оргил ирчихэд орой хамт хоолнд орё гинэ. За тэг яах гээ. Гурлаа чи ингэж суулгүй яасан утсан юм бэ? Хэдэн жил болсон юм бэ? Сүүлийн жиний давалсан киноч харин үзэгчд их сайтай юм да. Харин тийм үү, боо баяр. Айгуул авч юм шүү дээ. Тэний ч гэсэн нэвтрүүлэг гайгүй байгаа юм шүү. Амсаатай гэсэн. Өөд өндөр ууш. Харин тийм. Хоёр ч одоо намайг бодвол нэг салбарын хүмүүс тэгсээр нэ таарддаг юм уу? Харин тийм. Энэ оргилж ад болчиход манай тоохоо очиод шүү дээ. Дугаа. Чи ч гэсэн ажил төрөлтэйгээл надад болохгүй. Аш танаа ихнэр чинь төрөх гэж байгаа гэсэн. Нэг нь гайгүй. Гайгүй. Харин хайгаа сандраалаа. Сод гэрэлдээл даатгачаад байгаа шүү дээ. За чамаас шалтгаалсан надад одоо хэрэг хандах ч мандахыг. Би одоо хандаад байна даа. Ихнэрээ төргөөс өмнө нэг сайхан нэжгэр 20 мянга ээлдээ. Тийм ээ. Тэр чинь бодоо гэж бодсон шүү дээ. Тэгээд ажил төрөл одоо бид нар чинь тэгэл оройн цагаар ажиллах юм. Гэртээ ч очиж чадахгүй тэгээд заримдаа хэцүү юм шүү дээ. Юу 20 хэрэгтэй мантай. Чи харин намайг хэлдэг чи өөр арай 20-ны талаар юу ярьж байна? Би ч өглөө болгоно хүний дэргэд сэрхээс айгаад гинтэж өргөж чадахгүй юм чи шүү дээ. Оо! Юу гэнэ цогтоо? Юу яриад байгаа юм чи? Нас нарийн цогцол. Нэр. Мэдрэмжгүй хэвээр ялах шүү дээ. Мэдрэмжгүй шааш. Нэг муулж байгаа өөр багтлахгүй яа. Гол дарж өгөөстэй биш. Айгуул бол хараа шууд сонир дээр өгч шээ. Дахин яах вэ? Чад гэрлээ. Та хоёр ихэд хизээ хормоо их гэж байна. Одоо хэдэн жил болчих вэ? Нэр хормоо яа. Би штэ. Байж та. Алин та надад тэнцээ та. Байж. За. Цагтаа өгсөн үү? Манай нэг танил гаднаас ирд өгсөн баг. Өнөө. Танил. Ямар танил юм? Танил дүү манай. За мөн байна. Мөн болтгоо. Хоёр өгч шүү. Содгорлээ. Юу болоод байна хой? Хөөе. Чичээд юу болоод хар өөр ашигчаад байгаа юм? Содгор сэтгүүл дээр гарчжээ. Яасан гинэ? Миний охин уу? Тий? Энэ хар сэтгүүл дээр гарсан. Чи нэг чиг хардаа. Ни сэтгүүл ихний дүрэн дээр гарсан байгаа шүү. Ямар гоё юм бэ? Яа. Хараа ингэж байна. Ариаслаг жүжигчин найруулагч оргилтой бурамхан эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч содгорл хайр сэтгэлийн холбоотой болжээ. Юу гэнэ? Тийм ээ. Цаад байгаа юм бэ? Үгүй ээ. Чиний тухай сэтгүүл дээр гарсан байна. Миний тухай юу? Тийм ээ чи үз маань. Юу гэж миний тухай гарч? Та жигнэсээ оргилтой үерч байгаа мó? Хээ бурхан минь энэ ч одоо юу вэ? Халиу наа ч одоо юу болоод байгаа миний охин? Тэсээ? Энэ одоо юу болоод байгаа яаси? Гэ. Хүн ч одоо өчигдөрхөн энэ залуу чинь төрөх төгцсөн ихнэрээ манай юм дээр үзүүлэхээр ирсэн гэвчтэй. Шаа худлаа мэдээллийн тэгвэл. Тий, ирчээ тэгээд оройн бид цогтоо бид гураа хамт хоолнд орсон байхгүй юу? Энэ яг хоолнд орж явах тагсан зураг байх юм. Үгүй тэгээ яагараа за зөвхөн тайрын зураг үйдий. Тий? Харин одоо яасан юм болоо? Брия, энэ ямар сэтгүүл юм? Олны танил эрхмүүд онцгой папарац гэнэ. Хөш, наач нэг сони юм байна да. Энэ сэтгүүлийг сая энэ гудамжаар явж байгаа хүн болгонд үнгүү тараагаад л шүү дээ. Тийм үү? Тий? Түлхэн болго уурч байгаа гэсэн үг үгүй. Үгүй ямар байдал хүний дотор ингээд гараад ирсэн. Ээж нь суусан. Ямар заваа юм бэ?
Ано, бурамхан эмэгтэйчүүдийн имлэг сонсч байна. Уучлаарай. Манад ерөөсөө тийм содгэрэл гэж хүн байдгүй. Юу гэсэн үг юм бэ? Байхгүй гэдэг шүү дээ. Байхгүй ерөөсөө тийм хүн байхгүй. Ерөөсөө байгаачгүй. Чао. Дано. Сод гэрэл тийм хүн байхгүй. Тийм хүн байдгүй, ерөөсөө байдгүй. Байхгүй. Ямар ядаргаатай юм бэ те? Сод гэрэл юм чи байгаа юу? Өөрөө тийм хүн байдгүй. Байхгүй. Тийм хүн байхгүй. Өөрөө нэш. Байхгүй. Тийм хүн ерөөсөө байхгүй. Сайн байна. Тотын бахраас сайн байна. Манай тийм хүн байхгүй байна. Ой, сод гэрэл имчтэй 2 минутын ярьцлага хийж байгаа. Оо яах хэрэггүй. Гүй чи ерөөсө 2 минутын ярьцлага. Тэр нь ерөөсө өгч. Гүй чи хай болтой. Сод гэрэл имчээ. Сод гэрэл байхгүй. Сод гэрэл имчээ. Гүй байгаа шүү чи ороод уулзуулчихтай. Гэхдээ би сайнаар хэлж штэ яах гэдэг юм бэ? Энэ бол имлэг. Ойлгож байна уу? Игчүүд энэ төрдгийн. Нэраа хөвгтүүд байна та нар. Гаралтай яах гэдэг юм бэ? Бана. Тэ. Гүтэр чинь худлаа мэдээж шүү. Тийм буруу ойлгоод буруу нийтлэл гаргаад тэгээд твэлсэн бэл. Яаж н уулзж байгаад ярьж үгээ заяа. Сайхан тухтай ярьж үгээ. За. Йоо. Содгэрлээ. Өч өнөөдөр эртхэн харж амрах юм уу? Яаж тэх юм бэ? Гүй тэр юу гэсэн үг юм? Өдөржингөө сэтгүүлчдээс нуудаал ингээд шаналаа суугаадах уу? Болохойлаа нуудаа энэ Яасан бэ? Дахиад сэтгүүлчнэр ирсэн үү? үгүй сэтгүүлч биш. Одоо бүр нөгөө ориглын фэн клубийнхэн бүсгүүчүүд ирчээд гадаа бүр яахсч бэлэн шам баралдаад байна. Нуудаа яа. Харин тийм болохоор би та нарыг судлаагүй гэж яагаад ийм мэдээлэл бичиж байгаа юм бэ гэдэг байгаа байхгүй юу? Би танд хэлээд нь шүү дээ. Тэгээд таамаг юм бол яаглаараа та нар нэрийг нь бичиж байгаа юм? Тэгээд Их сурвалж нь өөр хүнээс авсан. тэгээд та нар ямарч хариуцлага үлээхгүй юм уу? Өөр хүнээс авсан гэж танд хэлсэн шүү дээ сая. Тэгээд Эмч танд ямар хамаатай болоод над руу залгаад байгаа юм бэ? юу яриад байгаа? Би содгэрлийн найз залуу нь байна. Тэгэхээр одоо сод гэрэл эмч Тэгээд нууц амар. юу яриад байгаа та? Юу яриад байгаа? Өчиж одоо тэгээд байгаад тахыг. Өчигдөр гэртээ ингэ сууж байгаа явж төр сэтгүүлчнүүдтэй нуудаж учир нь холш тоо чи. Усан нүтээс нөхшнөтөө ерөөсөө хэл амаарчихгүй юм байна би. Үгүй. Өдөр оргил моргилтой нуулзаад учир нь олчихл доо чи. Нэ. Ориглыг өрөөдөг гэж дуусан юм тийм ээ. Тэхгүй тэгээд Цагтааха. Танаа жижигч оргил ирэх гэж байгаа мó? мэдгүй. Хөөе, Мишелэ чи хаацах юм бэ? Би авчихлаа. Цаагуурч тест бүү юм болж шít. Энэ хүүхдүүд чинь муушин залгаа. Хэрэгч мандаханд. Яг дээ, фэн клубийн охтууд л хийцтэй. Энэ яах? Дан охтууд юм уу? Төө юу л өвнөөс найдал. Хөөе манайхаа хүн цагтаа дуудсан дэр юм шүү. Энд чинь ямар нэг юм болчихвол яах юм бэ? Одоохондоо юу болоогүй. Миний ягаан дэш таанах юм бэ? Шихэн дэл байгаа шүү дээ. Би олохгүй нэг хоёул хамьяа мэдгүй юу? Яагаад чи? Бүр хашгиралтаад орж ирэх нэ. Дандаа тийм охин хүүхдүүдтэй сонсогдоод байна шүү дээ. Аав. Би надад л шинийг загнаадах уу? Хөөш! Хөөе! Хаар явцгаа хөөе! Хэн та нарыг цуглаад шуугдаад гисэн? Тарцгаа! Харь! Гэр орон байд юм уу та нарт?
Юу? Та нар хичээл сургууль гэж байдгүй юм уу? Сургуулийн сурагч үстэй та нар. Сурагчийг харагдаад байна уу? Мөн өөр. Өөдөөс хэрэлдээд явах нь швэж. Хой. Би та нарыг багш чи хэлээ шүү, ойлгож байна уу? Юу? Юу гэнэ? За муу сэгсгэрээ чи. Наана байж байгаараа заа. Би чамаа харсан заа юу. Би чамаа харсан шүү. Чи яг наана байж чи одоо. Би юм уу хэдэг өстөж очоо жинхэнэ хашраад чихийг мушгаатах юм дөө. Яах вэ? Охтуудаа зодтох нь үү? Чи одоо чи өвөө гэж хэлсний төлөө чи юу сүртэй? Юу гэсэн юм? Нэг охин хүргэний маань өвөө та болооч гинэ. Өвөө шиг харагдсан. Намаг юу гэх юм. Миний хүүхдүүд болоо та нарын. Ахаа та цаашаа байл та гинэ. Би тийм аяглаа тий. Хүн намайг ахаа гэд мянган бүг өвөө гэдэг. Миний дүүнээ одоо явцгаа. Ахаа за ах нь шээ яа та. Ахаа та цаашаа явъя. Манай хүргэнийг өвөө гэд намайг ахаа гэж цаашаа явуулсан. Одоо нэг л авах уу за. Тэгээд ахын чам руу шеэрлж. Чам руу шеэрлэнэ за. Содгэр л одоо яач вэ? Түрүү ирж ийн л гэсэн шүү дээ. Гэхдээ түрүүнд ярьснаас ч хойш бараг 30-аад минут өнгөрлөө шүү дээ. Харин тий нэр яасан бол гайг байгаа. Дахиад авах юм уу? Энэ одоо нэр яатсан юм болов? Харин яатсан бол гайг байгаа нэрээ. Харин тий. Чи яач вэ содгэрлээ? Өөрөө. Яасан бэ? Яасан штэ. Амьдралдаа анх удаа юмнаас ингэж аач цухтаж үзэж байна. Юу болсон бэ? Ой ориглоо. Яава. Хөөе, чиний фэнүүд гэж яагаад юм бүдүүлэг хүмүүс байдгийг? Чи миний үсийг хар. Энэ хуцаныг харалтаа чи. Оо, хамаг тавч мовчиг нүр. Чи тэдэрт өөгдсөн юм уу? Тэр юу ч заяо. Гүйж явж байгаа цүнхээ унгачаад эргээд авах гэсэн чинь миний цүнхийг бүр ингэ юу ч хөдөвслээд. Айсандаа би зүхтаад хүрээд ирлээ. Цүнхөө авахгүй одоо яах юм бэ би? За ёстой уучлаарай. Би ёстой мэдсэнгүй. Ёстой уучлаарай. Уучлах яах вэ? За. Энийг юм хийлдэ би яах юм бэ? Юу яа л да. Хэдүүлээ жоохон хүлээч л да. Тхөө. Тэгээд угаасаа намд чи штэ. Чи яаж мэдж байгаа юм бэ? Үгүй яг та олонний танил хүмүүсийн мэдээл хинтээ тийм л өгдөг штэ. Тэгэл бөө шуугаан болж байгаа бол хүн амтан бүгдээрээ над руу анхаарлаа хандуулж байгаа л өөр нэг сенсацтай мэдээ ороод ирэнгүү тэрнлүү шуурчин. Тэгэл минийх намдчихдаг байхгүй да. Ой. Чи намайг зүгээр л гараа хумхаа суу гээд байгаа юм уу? Аа? За уучлаарай. Уучлаарай л гэж хэлээ л да би чамд. Яна миний цаг болохоо байлаа. Хэдүүлээ яв. Хали би чамд хүргээд өгчий төө. Мишэлээ байж. Гү дараа нь цогтойгоор хүрээлч. Юу гэж байгаа юм? Ганцаараа. Гүй цог явъя. Цог явъя. Хөргөчлээ тэгээд. Цог явъя л да. Би гуйж штэ. Би жоох яарад энэ замаараа чамаа хүргээд өгчий. За мишэл хувцас. Ой, хувцас өмсөр. Болгоомжтой яваарай. Аа. Би 30 минутын дараа гэдэг. За ойлголоо. Одоо нөгөө танай фэнийдэд чинь дахиад баригдал яана. За яалаа гэж тийм бэ. Орлоо. За суцаарай. Оргил сад гэрэл нар хүмүүсээс нуусан далд хүүхдтэй байжээ. Юу вэ? Миний зураг биш үү? Миний хүмүүс биш дээ. Энэ нас одоо юугаа ичсэн юм бэ? Би одоос явж бисүр гайхалтай. Тэ байцтай уншууд баа явчих юм. Энэ одоо үнэн хотлын ялах хүн гэж элдв дэмий бичих юм а нэрээ. Даргаатай. Яагаад ингэ надад оролдоод идэм болоо?
Байна уу? Оо, Томбача, сайн байна уу? За. Би сайн уу? Оо, харин тий. За, хэл. Оо, харин тийм ээ. Яг наад мэдээлэл чи байгаа дөнгөж сая ярьцгаагаас сууч худлаа. Игчээ, худлаа шүү наадах чинь тий. Харин тий. Томбача та биш тэ наадах чи худлаа шүү гэдэг хамаатнуудад хэлээтгэхэр мэдөө. Тий. За тий. Худлаа. За. Баяр тааж. Ачаа юу ч. Домбайч багцсан. Уншсан биш тийм чи. Юу итгэж төгөн бол. Улаанбаатартай шуугч байгаа биш үү чи? Ямар балаа юм бэ? Одоо яалтай юм. Энэ утсан доогроо. Ямар хачи юм бэ те? Газар нь хэлүүл яа. Байна уу? Сайн уу чадан ба. За. Бид нар сайн. Янда ажил руугаа явсан. Унсан яана ямар чи бас тэрийг унссан юм уу? Ой ямар балаа юм бэ? Харин тий. Гүй тэр нүг юу лээ папарацуудад бичсэн гинэ харин худал. Ингээд зохион үччихдэг юм биш үү харин тий. Өчигдөр охиныг хараа эцтэй. Манай одгөрлын охин байгаа эцтэй тий. За чадан ба. Нөгөө наад хавийнхаа ажил төрлийн улсуудад, таньдаг улсуудад тэр авгаагийнхаа лангууных нь улсуудад бүгдэнд нь хэлээрээ. За игнэг нь чамаагүй яваад худлаа гэж хэлээрээ. За баярлалаа. За арга хэмжээ авна. За болохоо байлаа. Ямар нэг арга хэмжээ авахгүй энэ ч одоо ерөөсөө Тэгчээ суугаад ч болохгүй юм байна. тий. Нөө анжаагаа ажилдаг захтай хүч хүмүүс шуугч юм гэж шүү дээ. Ямар шараа юм бэ? Одоо ингээд за энэ одоо энэгээр ингээд энэ одоо арай хитэрч байна. Одоо над тэлэгч үг алга нэрээ. Үнэхээр би одоо юу гэж хэлэх юм мэдэхгүй байна. Харин чиний буруу гэж бас юу байх вэ те? Гэхдээ л чи минийхөө чи одоо гол хүн байна. Энэ бүхэнд нэг анхаарлаа хандуулад энэ хүмүүст одоо юу гэдэг юм биш ээ. Одоо худал юм гаргахаа болилдоо гэдэг ч юм уу ингээд нэг чи нэг хариуцлагатай хандаж байгаа. Түргэн үнэн мөнийг олох хэрэгтэй. Би бүгдийг зохицуулчих доо. За так. Ярьж байгаа те. За баярлалаа. Баярлалаа. За так хурдхан шийдээрэй минийхөө. Гэж бодож байна. Яах вэ хөхтэй бүхнээ л хэлье. Өнөө өрөө хэвлийн багварлааийнэ. Хэвлийн багварлаа. Тэрэн дээр яг юу гэж хэлэх вэ? Яг чамаг манай байрны найз гээл. Тэр жаахан охиныг танаа дүүчнэ гээл хэлчих. Ориглоо. Яа. Үгүй чи бүхнээ хэлчих болдгүй маашээ. Юу гэж? Би хүнтэй гэрэлчихсэн. Тэгээ манай ихнэр удахгүй түрэн би эцэг болно гэж хэлчих чадах юм уу? Болохгүй шүү дээ чи. Одоо надад ямар үе тулгарчаад байгааг чи мэдж байгаа шүү дээ. Миний кино нээх юм бол хүмүүс мэдх юм бол тэгээд ихнэртэй гэдгийг мэдх юм бол намайг хинч үзэхгүй шүү дээ. Хүү чи хараа. Миний амьдралын хамгийн чухал үеүүдийн нэг ирчгээд байна өнөөдөр. Гэхдээ ажлаас чинь илүү гэр бүл чинь чухал биш үү? Тийм л гэр бүл чухал да. Гэхдээ ажил маань Энд чинь стар ихнэр төрөх гээд өвдөлт өгөөд эхэлчихлээ. Юу нэ? өвдөлт өгөөд хэлсэн. Гош гадуур хүн баг байгаа үстэй. Намайг дуугаар хол. Ориглоо. Чи жоохон суучхал да энэ. Тайван суул да. Гайг байгаасаа гэж дотор бодогдоод юу наач суугахтаа хамтаа гэж. Тийм хэлж шүү дээ. Тамхи нөө. Юу гадар юм шүү дээ. Хаалт юм. Би тамхи татдаг юм л да. Тэгтээ татмаар санагдаад байна шүү дээ. Чи амар Үүшээ. Баяр үргэлж. Охинтой болчихлоо. чи охинтой боллоо шүү дээ. Ийгээр чи хаанаас бэлэг яссан. Энэ бас яа тийм. Чи охин төрдөг гэсэн үг доотлих нь банаа насах юм бэл хүүтэй гэсэн үг байхгүй юу? Баяр үргэлж би лирт болсон юм уу? Ой шид хагаллаа чи хөөе. Охин Баяр үргээ. Эрүүл чирэг охинтой боллоо. баярлаа сото. Баярлаа хөөе. Яа бурхан минь чи ямар юм бэ чи? Үй яаж 750 грамм. Аюу өндөр. 54 см. авах дөрөөс байхгүй авах дөрөөс надад адилхан байна уу? Надад адилхан байна уу хэлтээ. Яасан гэж юм болоо гэж. За ээж нь гайгүй юу? Ээжийнх нь бид сайн байгаа. Заашгүй. Оёо мо гайгүй үстэй. Айгээ. Өөр төрсөн мэт Өөр. За.
За баярлалаа та нартай маш баярлалаа. Ерөөсөө манай тийм байхгүй ерөөсөө байхгүй. Энэ чинь энэ ихэр хүүхэдтэй биш нэг хүүхэдтэй болсон. Нэг охидтой болсон. За хэдэн килограмм гэлээ би одоо сая бас яаж манай найзын цагаа гэж байгаа хэдэн 75 г хүүхэдтэй болсон. Биш ээ 75 г биш. 700 биш ээ. 3 хил 750 г хүүхэдтэй. 3 хил 750 г. Ихэн байдал одоогоор одоо би уулзаг байна. Би ч өөрөө мэдэхгүй байна. Уулзалт чадаагүй л бид нэр хараа. ягаад гэрэлсэн тухайгаа нууц. Гэрэлсэн тухайгаа нууцлсан бэ гэдэг бол их зөв асуулт байна. Тэгэхээр би энд хариулъя л да. Юу вэ гэхээр намайг дэмждэг бүх хүмүүстээ би уучлалт хүсмээр байна. Өдөө бол үнний хэлээг бол уучлаарай. Гэхдээ би хөөхөн охины аа боллоо. Тэгээд аавын хариуцлага улам над нэмэгдлээ. Би тэгтээ та бүхэндээ бас уран бүтээлээ бас төр усаар авах болно. Сайхан шинэ уран бүтээлүүдээр бид нар уулзнаа. За баярлалаа. Авьяаслаг нориглогч жүжигчин норигл нь 2 жилийн өмнө хормоо хийсэн ч хормын хийсэн тухайга нууж байсан ба өнөө өглөө тэдний гэр бүл шинэ хүн мэндэлснээр бүх зүйл ил болсон юм а. Одоо л охин минь 50 амьдарч болох юм даа. Тэр муу пен клубийнх нь охтууд одоо манай сод гэрлийг нэг 50 орхих байгаа да. Одоо тэх хийлгүү. Гэтэ тэр эмнэлгийн хашаан дээр бичсэн юм одоо яана. Харин тийм ээ. Тэрийг одоо яаж арилгана? Нэрээ тийм биш үү? Тэрийг одоо арилгах ёстой тийм ээ? Тэгэхгүй яах юм тэр ч одоо тэгээ. За яаж арилгах вэ? Хинээр арилгуулах уу? Миний хөргээ. Чи арилгаач. За болоо. Юу ихтэй байдаг. Ха. Би та хоёроос уучлалт гоогаад тэгээд бас баярлснаа илэрхийлээд хамт хоолнд орё гэж утсан. Зүгээрээ зүгээр алинаас сайхан захиалаад байгаа. Өө чаваа ижил да цогтой эхлээд эмэгтэй хүндээ энэ чинь захиалгыг авах хэрэгтэй байхгүй юу? Ийм сүрхээ өрт цогтой. Яа зургаар хүн зүгээр хаалт идүүлчихгүй ажуулсан зургаар наадаа устгах юм байна. Зүгээр болоостой зүгээр хоол гөргийн дараад болигдоо чи. Яа тэгээ дараа нь Facebook Twitter дээр тавиал нөгөө оргил чинь тэнд хоол ич чинь энд хоол ич чинь гэд. Уртс чи хүүхдийн зургийг авчих штеп. Юу хүүхдийн зураг чи усгаах нь. Аваа. Юу болоод байна? Зургийг авчих. Яаста уучлаарай. Уучлаарай. Яг энэ манай найз зургийг дараад байгаа юм болов уу гэж бодохгүй. За уучлаарай авшаа. Намайг танихгүй шүү. Асарсан юм бэ? Үргэ зүрх харцсан шүү. За бүсгүйчүүдийн төлөө. Юу хэрэгтэй айгүй хэрэгтэй юм бэлээ. Гэртээ сайхан дасгал хийгээл тураал. За тэгээ хоёлаа нэг авъя. Нөгөө Юу вэ? Кроссфитээс дасгалын төхөөр. Тэгээ бүгдээрээ энэс нэг авах гэдэг би ч гэсэн авах хэлсэн юм аа. Чи одоо мөнгөгүй ичиж. За шинэ ажил таа нэг. Би сайн байна. Сайн байна. Зүгээр. Би Хоолоо тэглээд ахсгүй шүү.